За үзэгчдээ та бүгдийг хүссэн хүлээсэн Камертон 2 шоу амжилттайгаар үргэлжилж байна. Харин тэнцэн залуучуудаа бид хоёр баяр хүргэмээр байна. Харин өнөөдөр орж байгаа залуучууд маань та бүхэнд гайхамшигтай тоглолтыг үзүүлнэ гэдэгт бид хоёр бас л итгэлтэй байна. Зөвлөгөө яг Камертоныхоо маань шүүхээсээ илүү мэрэгжлийн үүднээс дөгнөн зөвлөгөө өгч байгаа нь оролцогч маань дараагийн шатнд дууга бэлтгэн дэмжлэг тусалцаа болох юм. Камертон 2 шоуны 1-р шатны шалгаруулалтын бас нэгэн өдөр ийхүү эхэлж байна. Оролцогч залуусын хувьд шоунд оролцохоор бүртгүүлсэн цагаас л шалгаруулалтын энэ өдрүүдийг сэтгэл догтлон хүлээж бэлтгэлээ базааж байсан нь мэдээж юм. Ингээд Камертон 2 шоуны 17 дахь дугаар хамгийн ихний оролцогч болох 287 дугаартай бэлгүүнд хөшгөө нээж байна. Хөшгөө нээ. Сайн уу? Сайн байна. Жохоо шийдчихлээ. За хаа сурдаг вэ? За эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сурдаг. Одоо 4-р курсээ. За зорилго гэх юм бол ер нь дуучин болох мөрөөдөлтэй. Ер нь багасаа ер нь аюулт дуулах дуртай хүн байсан. Бас тэгэл 10 жилдээ хамтлагтаач байлаа. Тиймэрхүү тэгээд одоо л эмч болох гэж суралцж байгаа. Эмч болох бол миний бас мөрөөдлийн нэг хэсэг. Тэгээд бас тэр зорилгоо бас биелүүлэх гээл одоо суралцаал явж байгаа. За тэгээд энэ шоунд орох болсон шалтгаан гэх юм бол бас тэгээд өөрийгөө жоохон нээ гэж бодсон. Яг нэг заавал нэг шилдэг одоо дөрвч чалрах га улаарад нэг тийм байхгүй зүгээр л нэг жоох өөрийгөө нээж үзье. Тэ. Ер нь багасаа мөрөөдөлтэй байсан чи ер нь мөрөөдлийнхөө төлөө юу хийж чадах вэ ч юм уу тийм бодгоо. За бэлтгэл гэх юм бол за ер нь нэг сар гарна л хэлцээ. Нэг бас амжилттай хугацаа гэж бодож байна. Сар бэлдсэн чинь би чамд тэмцээд гараад байна гэж бодож байна. За найдчлаа. За бэлгэний амжилт гэсэн. Тэмцээд гараад байна. Карттай гарч шүү. За тийм ээ. Чадна л гэж бодож штеп ер нь тэгж л өөртөө ихтэй байхгүй л тийм. За сайн байна уу? За бид ямар дуутай ирсэн? Лээ. Westlife. За. За дуул. Today's we had a song we sang together. Oh yeah. And oh my love, I'm holding on forever, reaching for the love that seems so far. За. Бид Монголд байна уу? Ба. Тэнгэрт хос гэрэлт их одод би тодостод цагаангийн тэр л одон чиний мэн холоос чамайг хайрлах гэж харавсан хоёрхон алтан шаргал одны нэг нь миний шинийн саран чиний мэн царай шиг туяатай ширхгээр хайлах цаасан цав цагаахан. За. Монголоор бол чи арай гайгүй биш тий. Тэ. Тэр англи Westlife фитнес чинь үгэндээ түүртэй ам дотор чинь нэг англи үгнэт чинь Ингэчлээ яг жоохон эндэр сандраад. Тэгээ дууг ингээд дуулна гэдэг маань өөрөө амьтаа дуулах хэрэгтэй. Тэг яг тэр дуугаа ингээд тэнгэр тэр хос гэрэлт оддын тухай бодоод аваа гişгээ зүхнээсээ гаргаад ингээд энэ юу илттэй нэхэр яг дуу хөгжмийг мэдрэх мэдрэмж чинь чиний хувьд бол арай сул юм байна. Зүгээр сайхан ингээд шууд хөгжим сонсоод ингээд дуулчих чадчих. Яг ингээд тэр дууг амьдруулах тал дээр жоохон авиас ч үйдэг юм уу эсвэл мэдрэмж бол жоохон сул юм байна. За миний хувьд гэх юм бол ер нь жоохон дээшээгээ ч юм уу яваад их жоохон ай чинь жоохон тэнээд байна л да. Өнгө байхгүй байна, өнгө алдаад байна. доод юугаар л яахгүй хамаагүй дээшээ явах юм бол жинийх бас баланс байхгүй болох юм байна л да. Нэг юм яарад туугдаад нөгөө салхин туугсалж байгаа юм шиг хийсэд л юм л да. За мэдэгээс дүнэлт авч. Уг нь бол чамд бол хоолой байна. Хоолойны өнгө бол байна. Гэхдээ нэг тийм амар гоцгойд бол гоё өнгө алга. Зүгээр хөөхөн өнгө бол байна. Би чамайг 2 дугаар шатн дээр яг нэг амин сүнстэйгээр яг мэрэгжилтэй хандж байгаа ийм ч хүн шиг
Яг дуунда тэгж хандаж нэг өөрийгөө үзүүлээсэй гэж бодож байна. Нэг хаштайхан тайван л ороод ирмээр байна. Тэгээд нэг дуулахтаа хүртэл ууж явах нь дуулаад тэгээд үзвэл яадаг бол чи юу ч гэсэн хоёрлогоо тэгээд нэг оруулаад үзье гэж бодож штэ. Яг өөртөө ихтэй чанар чинь таалагдчихэв. За миний хувьд бол одоо тэнцвүүлье. Хоёрдугаар шатандаа л одоо их л Одоо чиний эмч биш үү? Эмч ингэдэг байхгүй. Эмч өвчтнийгаа түүхийг сайн мэджиж эмчилгээ хийдэг. Зөв. Ямар хагалгаа хийх хэвээр мохор олгоо юм бол мохор олгоо мэджиж одоо операц хийдэг шиг дууг ямар дуу дуулах гэж байгаа, ямар дуу, ямар өнгөөр, ямар дотоод сэтгэл, ямар дотоод дуулах гэж байгаа мэджиж дуулдаг байхгүй. Тэрнээс биш зүгээр орж ирчээд ингэ дуулдаг юм. Тэгмээс тэрэн дээр анхаар би бол тэнцвүүлэхгүй. Гэхдээ жишээ дэвтэр дөрөв хоёрдугаар шатанд орно. Тийм учраас чамд тэр тал дээр илүү сайн ажиллаад өвчтнийгаа түүхийг сайн уншиж хагаад ирээрэй гэж хүсье. За амжилт. Камертай шоунда тавтай мөрөл хоёрдугаар шатанда. За ихтэй өчтөр орж ирээ. За. Sound of Mongolia гэсэн нэртэй карт бариад тавьсан байна. Энэ картыг чи юу гэж хэлж байна? Энэ картыг чамд яа гэсэн юм бэ? За тэгээд цаашд бас тэ надад бас маш их итгэлтэй. Хоёрдугаар шатанд одоо сая бас шүүгчнээс шүүмжил сонссон. Тэгээс өөрөө жоохон бэлтгэл муутай болооч тэг жоохон сандарсан баг. Тэгээд бас надад итгэл хүлээлгээд ингээ оруулсан баяр та. Дараагийн шатандаа сайн хэлтнэ. Тэгээд хайлт ирнэ уу? За. Манай шоунд эмч болохоор суралцж байгаа ирээдүйн цагаан нөмрөгтнүүд хэд оролцож байна. Тэдний нэг нь яах аргагүй манай шоуны оролцогч бэлгүүн билээ. Хүссэн мэрэгчлэрээ амжилт гаргаж хүсэл мөрөөдөлтөө заавал хүрээрэй. Дараагийн тайзан дээр дуулах оролцогч Чимбат Төгсбаяр боломжийг битгий алдаарай. Битгий сандраарай. Амжилт хүсье. За мөгийн ямар дуутай ирсэн? За хоёр дуутай ирсэн ямар ч гэсэн. Эхний дуу нь ресторан хэмжил гэдэг дуу. S4. Дараагийн дуу нь танаа авдгийн аав минь гэдэг дуу. За S4 болчихоо. Зөөлөн хайлах навчстай зүрх сэтгэл минь ганцаараа хоцорсон сон. Зөвхөн чамайг хүлээж байна би санаж байна уу чи намайгаа. Чи аян зөв дуусна уу, буруу дуусна уу? Зөв дуусна уу? Яг л ийм айтаа дуу. Чи сая дэмий тэнсэн. амар өнгө алдсан. Өнгө алдчихсан. Аюу замраагүй. Ая дуу юм биш яхаа. За ахын дууд бол гадаад үзэмж тийм ээ. Ой байдал байхад бол хүн болгоны хайрыг татахаар одоо байвал байна. Даанч хамгийн гол юм алга. Яг тогтвортой нэг өнгөө ингээд алдсан ч гэсэн буцаад тэр өнгөө барьж авдаг байх ёстой л доо. Тихгүй байх юм. Тэгээд шууд өнгөтэй хэлэх үү? Yes. Батлаасаа. Үгүй. Please. Үгүй. За тэнцэхгүй байна. За. Нэвтрүүлгийн нэгэн тэтгэгч Sound of Mongolia. Тэнгэр одож түгээд үзэгслэн гоо чимийн нэрэж намуухан байгалийн цэцэгсэн дуу. За төгсөө. Спортоор ямар спортоор чи 3 медальтай юм бэ? Сакс. Сакс тоглодог тий? Чи хэдвэр анги? 10 дугаар анги. Баяр бол сэргэлээдэг танаас хамт явж байгаа юу? 47-оор сургууль тий? 48. Та саксын нэг баг үү дөө? Хамт тоглодог уу? За ахын дөө чиний над дуусан дуу чинь чи зургатаа гараад бидний зөв хийсэн байна гэж бодсон. Айгүй үлбэр сулбар тэгээд өөртөө итгэлгүй ямар ч тийм байхгүй. Хатан чиний хаалт таалдах шуулуухан дүгнээд явчихвал чи энэ шоунд тэнцэхгүй. Ахын дүү үстэхтэй их гоё харагдаж шүү. Тэг үсээ их гоё янзсан биш ээ. Шинэ үстэй. За ахын дүү дүгнэлттэй хэл ахын дүү тэнцэхгүй нэ. За тэнцэхгүй. За тэнцэхгүй. Баярлалаа ахын дүү.
Энэ бүхэн залуус та бүхэнд олдож байгаа эцсийн боломж бишээ. Шүүгчдийнхээ өгсөн шүүмжлэл зөвлөгөөг дараагийнхаа оролцох уралдаан тэмцээнүүдэд бодон засаж заавал амжилт гаргаарай. Амжилт та бүхнийг үргэлж дагаж байдаг юм шүү дээ. За харин шинээр төрөх шилдэг хамтлагийн гишүүн болох чин хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ирсэн 51 дугаартай Гончиг бэлэн болсон байна. Гончиг. За Гончиг хаана юу гэдэг вэ? Би City Institute-ийн дуулаач. City Institute, City дэс сургууль гэсэн. Хоч монголчонго байсан. Хоч монголч. Зөв. За тэнд дуулаач. Оо за. Дуулаач нэ дуулаач. Хэн багш юм? Цэцгээ багш. Цэцгээ багш. За багштай мэдсэн үү? Камертон шоуд оролцож байгаа танаас сургуулийн юу мэдээлэл хэд тарсан байна? Мэдлэг авах уу? Цэцгээ багш. Багш дээр бас нэг гама амш авландаас өгнөш. За гоё тэгээ багш юусэн юм зөвлөгөө багшийн зөвлөгөө. Багштай мэдээж яг бэлдэж байгаа өөрийнхөө хоолойг хамгийн гол нь яг илэрхийлэхээр тийм дуу гэсэн дуулаа. Шүүгчд өөрийнхөө яг хинбэ гэдэг өөрөө яг харуулах танд өөрөө ч нийтлэг орон ба. Тэр оронд өөрөө хин гэдгийг харуулах. Тэр нь одоо мөч үлдээд энэ да. За амжилт хүсье. За чамаа тэнцэн гэдэг хэлтэй байна. За. За байна уу? Ямар дуутай юм? За. Ашгүй дуу сонгосон байна. За City дээр сургуулийнхан биш те. Зөндөө олон шагналтай. Алтан медаль, мөнгөн медаль. Монголд төлөөлж ямар улсаас Солонгос юм уу те? Солонгос нэг пистол гарч ирсэн. Ямар дууны? Солонгос дууны. Ардын дууных нь уу? Гүү зүгээр нэг Солонгос дуугаа гадаад иргэдийн дуу болсон юм. За. Ер нь бол хэдэн жил дуулж байгаа? Энэ багасаа дуулсан. Яг дуулаачийн чиглэлээр сурж байгаа тий? Одоо төгссөн. Энэ жил төгссөн. Өгүүлчээ бол тэгэл ерөнхийдөө амьсгаа, дууны мэдрэмж, тэгэл өнгө, хоолойгоо гаргах нюанс бүгдийг мэдэх юм шүү дээ. Тэгвэл бид нар тэгж ойлгуулж хамаа сонсох нь шүү дээ. Нутгийн хинцэнхээр Улаандан Ойнаар будан хөшөлдөж байгаадаа Нүрийн шувууд ганган нисэхэ Ухаантай ежимин өмрөх бидэ Яргын цэнхэр хөөндидэн хөө Мөнгөн хэрүү бууж байгаадаа Нүрийн шувууд ганган нисэхэ Ухаантай ежимин өмрөх бидэ За баярлалаа. Доод сууринг чинь их гоё. Гоё хөнгөнээл. Тэгээ өглөө хоолой чинь сэрээгүй байгаа ч гэсэн тийм ээ. Одоо нэг тодорхой хэмжээний сэрэлтийг одоо өгсөн л байгаа л да. Тийм. Одоо энэ бол boy band хамтлагийг шалгуулж байгаа тэмцээн. Тэгэхээр яг ийм дуу бол boy band хамтлагууд бол нэг альбомд нэг ганц нэг байхад бол их гоё идэг. Ард түмэнд сонсоход. Яг нийтлэг стил нь бол ерөнхийдөө дандаа pop, boy band чиглэлийн яг rock pop тийм хурдан, стилтэй, хэлбэртэй, хэв маягтай юм дуунууд байх хэвээр. Тэгэхээр яг чиний хоолойг тэр маягийн дууныг дуулах ямар вэ гэдгийг би сайн мэдэхгүй байна л та. Юу яах вэ? Зүгээр эхний шат болохоор хамгийн нэг хоолойны өнгийг нэг яаж хийж байна. Ийм зөвлөлтөө. Тэгээд яг хоёр дахь шатаас ингээл тийм. Сая чиний хоолойны ч өнгийг ерөөдөө харсан. Саний дуусан дуун дээр ч чи гоё дуулж байна. Чиний хоолойны өнгө төлөхөөс гоё юм байна. Тэгээд ерөөдөө жоохон чи доошгоо суйртай дуурдаг хоолой юм шиг надад санагдлаа. Зүг үү? Тэрнээс дээшээгээ болохоор чиний хоолоос яг гоё ашигтай өнгөргөө хүрч чадахгүй байна л да. Ашигтай өнгө дуурахгүй байна. Чичрээд ах юм. Хоолойч гэдэг юм. Сандраад байна уу те? Тэгээ байгаа хөө сандралт бол байгаа. Бусдаас ялгах юм юу ч ялгахгүй. Зүгээр эвлэхэн дуулж л байна л да. Надад бол чиний юу ч нэг гялтаач юм харагдахгүй л. Би тахилтын дуу байгуу тахилтын юм. Яг чи тэгээ сэтгэлмэн гэж дуулах л үү. Наад чинь нэг л тийм нийтлэг л хоол бол байна л да. За миний хувьд бол тийм ээ. За би бас 2 дугаар шатанд оруулаа шүү.
Би дуулахгүй. Би ч юм хоёр дахь шатнд хармаар байна. За Камертон шоунда тавтаа морил. Хажгаа. Баярлалаа баярмгийн. За өнөө өглөө гоё хийж явах чинь. За тэнцсэн баярлалаа. Хоёрдугаар шатнд зарсан. За шүүгчнэр мэдээж магтсан. Тэнцсэн асуултууд Магсан гэхээс илүү жоохон шүүмжлэл их байсан юм уу? За. Тийм. Яг бод шүүгчийн зүгээс яг нэг би зүгээр яг шүүгчдийн зүгээс нэг ийм хариулт ирэх байх, асуулт ирэх байх гэж бодож байсан. Зүгээр Камертон тий 4 золоо шалгах бой бэнд шалгана тэгээд ерөнхийдөө тийм ч ритмтэй дуулах байсан л да. Тэгэхээр эхний шат болохоор би жоохон хоолоогоо жоохон ингээд танилцхөөднөөс жоохон ингээд талбай дуулсан. Ямар дуулаа нөгөө Чингисхааны жаргал сайхан. Тий, Чингисхааны жаргал сайхан. Тий. За хоёр дахь шатнаас жоохон ритмтэй дуулна гэж. Тий, өөрийгөө таниулах мэдрүүлэх те. Одоо өшөө нэг өөр өнгөн дээр гарч болох тийм өөр өнгө харагдуулмаар байгаа байхгүй те. За бэлтгэл сайн харагдана. Хоёрдугаар шатн дээр онцгой. За. За. Баяр хүргэе. Алдар нэр амжилтын төлөө алхам бүртээгээ тэмцэж шинээр төрөн гарах хамтлагийн нэгэн гишүүн болохоор Камертон 2 шоуг зорин ирсэн залуусын зарим нь замын дундаас гэртээ харж, зарим нь амжилтын зүг алхмаар төгсөөр л байна. Яг энэ аяллаа цааш үргэлжлүүлэх үү үгүй юу гэдэг шийдвэрийн өмнө зогсох дараагийн оролцогч Сүхөчөр Мэнд сайхан Шижирбат. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөгч залуусын анхны брэнд D20. Шопинг хийх гайхамшигтай Max Mall. Sound of Mongolia. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөгч Sound of Mongolia. Залуусын анхны брэнд D20. Шопинг хийх гайхамшигтай Max Mall. За үзэгч рүү гараад нэг инеч. Дуртай юмаа хийж амьдрна гэдэг чинь хамгийн их жаргал гэдэг штэ тий. Миний дуртай юм дуу байж магадгүй юуны тэгээд өөрийгөө сорж үзэхэд буруудахгүй. Хэрэг сандарч байна. Айгүй наа. Гэтэ би одоо нэг юм орчоо залуучууд маань тэнцгүй байгаа. Яасан? Өөрөөсөө яасан сандраа. Би багтсан. Үгүй байхгүй. Дуулах сонирхолтой. Тэгэл найзхан дуулдаг болохоор тэгээ ороод үзээ сориоч гэсэн. За бүжиглээд. Тэр наач болж тэр доош ороод орсон. Доош. Тэр буцаа гараад хэлээ. За. Энийг надтай тэнцэг карта гарч ирэх. Тэгж үгүй. За. Амжилт. Ярухан дуурлал билээ би. За амжилт. За сандарчлахгүй шүү заа. За. Бодроо. Ямар гоё юм. За баярлалаа баяртай. Таны ямар дуутай яг манай шоунд? Би сүүлчийн бүжиг гэх киноны дуу. Амьдралын олон учрал дундаас бодлын олон харгүй замаас сэтгэлийн олон баяр гонгийн дотроос зөвлөгийн олон зогсоол болгоноос хайж явсан энэ л харнамайг ханхур мөстрөөдөлөгчийг өртөө болгосон ирж зөвхөд юу вэ? Чиний хоолны нэг юм таалагдлаа. Ганц нэг донжол байна. Тэгээ сүүлчийн одоо нэг хөөхөн хайлт маягийн тиймэрхүү юм бол өгж ээ надад тэр сайн юм нь бол тэр байна. Тэгээд тийм бас сурчад гоё юм л да. Гэтэ дуу болгон дээр хийгээд байвал хэрэггүй. Дээр дүрчүү яа. Шинэ хоолндоо дээрээс хичлээд яваад сайн дуугаа тий. Сонсгож жоохон зөөвтэй сонсогдоод байна. Энэ жоохон доош нь байсан бол чи их гоё чөлөөтэй магадгүй дуулж болох. Доошоо эсвэл хүрдүү болов. Чон доош туулж байгаа дуулах юм уу тэгвэл манай. Чи жон доош хэлтэй. Та энэ олон учрал дундаас бодлын олон харгүй замаас. За ерөнхийдөө дээд өнгөдөө чи аяг бүдүүлэг гаргаж байна. Бүдүүлэг гэдэг маань юу гэж юм аяг хүчлээд тэгээ сонсгоор ингээ муухай гүндүүгөө ингээ уулан дээр байгаа юм шиг дуурайд байгаа байхгүй. Бүрээ дуурж байгаа юм шиг. Зүгээр гоё нандин дуулах хэрэгтэй. Дээд өнгө гэхээр муухай чарладаг биш байхгүй. Айгүй гоё өнгөө сонсголонтой гарах хэрэгтэй байдаг.
Тэгээ миний хувьд яг сая наад дуучин чиний хоолонд бол нэг тийм зовиртой айгуу тийм сонголт. Хоёрдугаар шатн дээр нэг жоохон буулгаад нэг жоохон иршүүддүү нэг дууга зөв сонгоод тэгээд дуулаад үзвэл зүгээр санагдчихээн л да. Хоёрдугаар шатн дээр тэнцвэлмээр л. Миний хувьд бол үгүй. Дууг айгуу гоё тийм нюанстай дуулах талаас нь илүү судлах хэрэгтэй. Дууг заавал одоо өнгө нэх мундаг орилдгоороо гаргадгаараа бас биш байхгүй юу? Аливаа юм чинь заавал ингээ гоё нюанстай одоо нөгөө хоолнд одоо давс тэ сонгон ингээ хийдэг шиг чи болохоор зүгээр дан шүл буцалгаад байгаа хоол шиг тийм л дуулж байна. Яг гоо тийм муу дуулаагүй хоолойны чи өнгө бол бас дайжгүй. Бас тэгээд байж байгаа байдал чинь бас дайжгүй бүх талаараа тэгсэн мөртлөө нэг цаана нэг амтгүй хоол шиг. Тийм учраас хоёрдугаар шатанда би бас чамайг оруулах гэж бодож байна. Тэгэд одоо тэр тал дээр жоох ажиллах хэрэгтэй. Гинүүд дээш юм уухаа гүндүүгөө дуулдгаа жоохон засах хэрэгтэй байна. За ингээ Хамилтон шоунда Орилоороо. За. За гарчин юу? Тэнцээ. Хоёрдугаар шатн дээр ихтэй гişээ сан бэлтгэл дээр шүүгчний чад байсан зөвлөмжүүд зөвлөгөөнүүд бүгдийг хандаж авсан баг та өөртөө тийм. Тэндээс арай одлоо зөвлөгөө өгсөн тийм зөвлөгөө байна уу? Байхгүй харин бэлтгэлээ жоо хэтрүүлээд хоол онсож байгаа. Оо сан байсан. Оо наач гоё тэгэхгүй зарим хүмүүс бэлтгэлдээ зөвлөгөө ингээд орж ирээ оноо татчих чи юм хэтрүүлж юм за баавтад тэнцэж наач гоё юм те. За амжилтсаа за. Ядахгүй ийц гэж. Сайн. Спорт ямар төрлөөр медаль авсан? Ямар дуу? Спортын ямар Шижир бат гэсэн биз дээ. Би юу? Юугаар волейбол сакс нэг хоёулагаар нэг зэрэгтэй. Сайн байна. Шижир бат гэсэн биз дээ. Тий. За ямар дуутай ирсэн? Ном тастын бацхын хүсэл. За жоох урагшаа зогсож байгаа. За. Чиний нүдээр би ямар харагдах бол орууд чин миний орууд ямар тавь хайрлсан харцыг зүрх чин мэдэрдгүү чиний хүслээр би яаж хайрлах вэ чиний хайранд хайр минь ямар өнгөтэй вэ Амаргийн зөөлөн уруул аргадж намайг таалаад асгарах сул хархан гизгийг чинь илбээд үчийн хэрэг сарнаар ингэртэй тэврэн уусмаар игэлхэн яруухан дуурлал билээ би хайр билээ Хайм биширмэ хайм оросмар инзиг зөөлөн өмч содмор бэн би чамда яран очмар өдөр бүхэн чам руу яг л тий яруухан дуурлал билээ би хайр билээ За. Аханд гоё санагдлаа. Дуулж байгаа чинь. Үнэхээр гоё дуулж байна. Тий. Зөвхөн баг зэрэг зөвлөгөөх юм уу? Жохон нэг гүндүүгүүл дуулчих гад байна да. Тэр ойлгож байна уу? Ойлгож. Тий. Яагаад гэхээр бидний одоо ирээдүйд байгаа төслөөр гарах гэж байгаа хамтлагийн маань идэвхтэй сонсогч, идэвхтэй дэмжигч нар нь бол яг энэ хотод байгаа энэ хүүхдүүд шүү дээ, тий. Таалагдсан. Үргэлжлүүлээд медиа дээр үзүүлэх чи хотын таалагдах хэвээр. Ер нь хотын залуучууд гэдэг бол хотгээд нэг цээжилж өнгөрөөд байхаас илүү соёлоо хотын соёл гэдэг юмыг сайхан түгээгээд үлгэр жишээ болоод бусад залуучуудаа арай илүү үлгэр жишээ болж байгаа залуучуудыг хотын залуус гэдэг болов гэж бодож байна. Тэр залуус хамгийн гол нь таалагдах хэрэгтэй. Тийм. Тэгээд чиний гол одоо маш их дуурайж дуулж байна. Яг л Батцүхийн хэм маягаар нуглаа тэр Еврасэнд ч ерөөсө Батцүхийн яг дууны дуулалтууд яг тэр чигээрээ харагдчих. Тийм учраас чи өөрийн гэсэн маягаар энэ дууг өөрчлөө дуулах юм хэрэгтэй. Яг тэгэхээр энэ бой банд бол Камертон шиг бой банд байх хэрэггүй. Номин талс шиг бой банд байх хэрэггүй. Яг тэр бой банд
тэдрээс илүү Камертон номын тасаас илүү хэмжээний илүү өөр илүү хүмүүс сонирхолтой хэмжээний тийм бой банд байх учраас хүнд дүүрээсэн байж болохгүй. Тэгээ шинэ хамгийн дутагдал бол хүнд дүүрээс дуулд юм байна. За чиний хувьд гэх юм бол бас аавштай тал нь ямарваа нэгэн айлгүй тий нэг юм хийгээд тэр хийсэн юм нэг одоо тийм нэг хүн дургу хүргмээр юм хийсэнгүй сая. Заныхаа дуун дээр бол. За би хувьдаа бол тэнцүүлэхгүй. За би бол 2 дахь шатнд тэнцүүлж байна. Би тэнцүүлнэ. Би тэнцүүлнэ. За. Ой. За хоёрыг яах юм бэ? За Камертон шоунд оршаа. За шүүгчид ер нь ямар хандлагатай байна? Дараагийн шатанд бэлтгэж ер нь өрмийн үг харсан тэр сайхан үгнээс үүдэгчтэй хуваалцсан. Шүвчтэй. Урагшаал гэж хэлээ. Гоё юм урагшаал гэж хэлээ. Тийм ганаах үгсэн. Үгсэн. Гадаад стил имиж өөр юм ч үү. Дараагийн шатанд арай нэг өөр стил имиж бүрдэж байгаа шүү дээ. Нууц биш surprise гэж ярьдаг шүү дээ. Нууц. Нууц. Тэгж байна. За. Сайхан юу те. За ямар дуу хэлсэн? Сарагч юм хайр. За сайсан дуу сонгосон байна. За баярлалаа. Би чамай хайрлаж харамлаа. Би сэтгэлээ чамдаа зориулж гинэн залуунасаа намрын авч шигэж Гиген хүслээ цаламдуулж яванда хайрын бурхан чимэн хаан байна хариулж надад хэлээд өгөөч хайрын бурхан чимэн хаан байна хариулж надад хэлээд өгөөч. За минь сайхан баярлалаа. Ийм сайхан дуу дуулсанд чамд яг үнэндээ хэлэхэд сайхан инээдл. Тэг гой цэвэрхэн тэгэл нэг тийм нямбай маягтай дуулж байна. За тэгээд яг нөгөө бүх юм чи хиймэл байна. Гарны шүлгөөнөөс өсүүлээд дуулж байгаа байдал ч юм эндүү хиймэл дуулж байна. Яг чи өөрөө минь сайхан гэсэн энэ дотоод сэтгэлийн гоё тийм илэрхийлэл тэр дууны тэр хэм маягч наа тэрэн дээр бол тусгадаж харагдахгүй байна л да. Дэндүү хиймэл болоод. Зарим юм чинь таалагдчихлаа. Хаалууны чинь. Сайхан мэдрэмжээ жоохон ихсгээд дууны сонголт ч гэсэн бас их сонин тийм дуу эмгтэн хүний тэгсэн мөртлөө сайхан дуу дууллаа. Энэ шоунд дээрээс ч ийм дуу дуусах хөхт орж ирээгүй байсан. Надад бол бас бололцооны юм байна. Ахын дөө хайрын бурхан дуу өөрөө их гоё шүү дээ. Чисээ орж ирэхдээ ингээл аз жаргалаар бэлхаал инээмсэглээл гоё орж ирсэн тий. Сэтгэл санаа өөдрөг өндөр л байгаа зү тий. Хайрын бурхан тэр зума хайрын дээд бүр бурханчил шүтсэн хүнийг бурханчил шүтсэн тийм хайрын бурхан гэдэг дуу шүү. Ахын дөө сая хайрын бурхан биш хажуу айлын долгор гэдэг шиг л маягаар мэдрэмжээр дуулчлаа тий. Ахын дөө чи хайрыг дурж үтсэн л өстэй. 20 настай хүн бол хайрыг дурж үтсэн дөө. Чи тэр хайрыгаа илэрхийлж чадсангүй мэдрэмж өстэй юу ч алга сая. За тэгээ миний хувьд бас яг л нөө ялгаагүй бусдын хүүхдүүдийн адил жирийн нэг тийм дуучин гэдэг биш нэг дуу дуулдаг хүүхэд. Бас хоёрдугаар шатандаа бас гайгүй болчих болов гэж найдаж биш. Тэгээ би бол яг одоогийн байдлаар бол тэнцвүүлэхтэй шиг яг энэ байдлаар орох нь хоёрдугаар шатаас илүү давж гарч чадахгүй л байна. Тэгээ чи сайн өөрөө мэрэх хэрэгтэй. За ингээд саний зөвлөгөөг маш сайн аваарай. Тэгээд Камертон 2 шоунда тавтай морил. За энэ захаад дэсэн. За хэн сандруу? Стой шалгах юм л боллоо. Юу нэ? Шал хэмэл бол. Шал хэмэл боллоо. Сэтгэлгэл болсон уу? Манай бааны үстэй тий. Бааны янда найзууд нүгэж авч байгаа найзууд байж. Гэтэ яг то чи дэмжчихлээ шүү дээ. Энэ бол эхний албан. Хүлээлгсэн маань баярлалаа. Баярлж. Баярлж байна.
хин дэмжиж чинь яваад чуусаас. Мэйтэй хайбаа. Тийм. Хамгийн их хэлсэн. Хамгийн шийдвэрийг бол болдог. Тийм гэж. Хасан баяр үргээд ажлын тус зорилтоор оролцож тэ. Одоо дараагийн шатанд үзсэн. Бас дахин баяр үргээд баярлаа. За дараагийн шатанд дахиад тэнцэнэ гэж би чамд шууд ирээдүйд зөвнөө шууд баяр үргэжтэй. Хичээнэ. Одоо шүүх бүр сайн хичээнэ. Одоо нэг дээш явах тусам яван чанараа бүх хүүхдүүд бүх залуучууд тэ. Одоо 724 залуучуудаас шигшээд одоо хэдий үлдэх юм бэ ихний шатнд тэ. Тэр үдэрс нь бас шигшигцэн юм. Дахиад шигшнэ гэхэд чамд энэ дайны талбар камерт хоёр шоу дайны талбар. Тэ чамд массаар 723 өрсөлдөгч нар эдний дээр чи ярих хэрэгтэй. Тэ? За хичээгээрэй. Шилдэж шатнараа. Камертон 2 шоу төслийг хэрэгжүүлэхэд дэмжин туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа ерөнхий ивент тэтгэгч нартаа талархал илэрхийлье. Хамтран зохион байгуулагчаар Sound of Mongolia. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Монгол Улсын харилцаа холбооны тэргүүлэгч компаниудын нэг Skype компани залуусын хамгийн анхны брэнд болох D20 Live Different. Max Mall шопинг хийх гайхамшигтай. Энэ бол Max Mall их дэлгүүр. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч залуусын анхны брэнд D20. Шопинг хийх гайхамшигтай Max Mall. Sound of Mongolia. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Sound of Mongolia. Залуусын анхны брэнд D20. Шопинг хийх гайхамшигтай Max Mall. За одоо харин 344 566 дугаартай оролцогчид бэлэн болсон байна. Нөгөө хөөрхөн бурмаа гэдэг дуу байдаг шүү дээ. Дооно юу? Тийм тэр ямар ч хоолой таах юм болов гэж бодоод юм. За одоо маань үзэгчд маань телевизээр үзэж байгаа үзэгчд маань дунд нь одоо хөөрхөн тийм бурмаа гэсэн нэртэй охид зөндөө байгаа хаа. Чи тэр охидуудын сэтгэлээ хөдөлтний гоё болоод байгаа гэж. Ерөнхийдөө бид нар хараад орчих та. Ямар ч итгэлээ ч алдахгүй тэгээ дэмжээрэй. За тэгээ бидний бурмаанууд гэлж бод. Бурмаа бат бурмаа эрдэнэ. Улсын хоршооны хөөрхөн бурмаа усан цэлийн цагаан жарахай уран хөмсгөө амьсгийн мишэхэн удам тэнгэрийн алтан хараацай имгэн бүрлийг хоол утсан гэчигээ санаж ихий хариг дивжээж явна хүүхэд нэлсийг дүүшигээ санаж хөрхөн ашиг диврээж явтгийм аа. Ритм ч айгу муу болохоор чи ингэж яарад ардын хошооны хөөрхөн бурмаа ямар нэ гэдэг ингэ яваад байгаа байхгүй. Тэгэхээр ингэ дуучин өөрөө хэмжээгүй болмоос замбраагүй болдог. Замбраагүй болохоор хоолой чинь төгс гарч иж чаддгүй. Иргэдээ маш замбраагүй болж. За би үгүй. Үгүй. За тэнцэхгүй юм байна. За ингээд өөрөө үгтэй болчлаа. Баярлалаа. Баяртай. Дараагийн оролцогч 325 дугаартай инх амар тэнцэх болов уу? Яах вэ? Ямартай ч тайзан дээр гарахад бэлэн болжээ. За үзэгчдээ өнөөдөр мэндийг хүргэж байна. За чи ярих юм уу бэр юм уу? Би асуугаад өөрөө ярьчихгүй тий. За. Их амгалангийн хувьд бол урлагийн гэр бүлээс гаралтай байгаа. Тийм ээ. Өөрөө чи мэдээллийг өрсөн, өвөө нь бас хуурч байсан, хөдлөж байсан гэж бичсэн байсан тий. Өвгийнх нь авьяас ер нь урлагийн гэр бүлээс чамд хэрхэн нөлөөлвөө? Урлагийн гэр бүлээс гаралтан ч юм уу урлагийн хүн болов уу? Би дуучин болъё гэж бодож энд ирсэн баг тийм үү? Тий, ер нь манай хамаатнуудын донд ер нь их дуулаад хүн байдаг тий. Гэтэ би яг сүлд сонссон яг өөрийнхөө тийм төлдрөөр хөглөгч хүн байдгаа гэж. За анаахыг нь өөртөлт тоглож өгч. Тэг карт гарч ирж шүү. Feels like I should be screaming, trying to get it through to my friends. Улаанбаатар дээд сургууль. Чи хэдвэр курс вэ? 2. Солонгос. Маркетинг менежмент. Маркетинг менежмент. Бизнес хөдөлгөөн. За ямар дуутай ирсэн? Монгол дууны. Годомжаар нэмгэн гонигтээсээр алхаж авахдаа гурван үг хүлээсэн зүрх минь хиндийг нэг хайн бороноор дуулалтаа норч болцсон хавар надад дирэгвич
Хиний зүрхийг эрхлүүлж байгаагаа тааж би мэдэхгүй ёо. Дандаа би ганцаараа чамаасаа би чэн холно. Түнаад. Тахилтын явсангүй тий. Харин тийм. Тахилтыг нь би нөгөө нэг жаагийн буруу хэлчих байх гэж бодоод. За гадаад ууч ямар дуу хэлж ирсэн? To feel my hole in how to tell me now. I can wear it for so long to be with you. And just a smile and you always be on me. Tonight just one night I can give it all behind. I'm just a look in your eye, new girl. Every day, every night, I'm missing you. I see how you alone. I can tell me how you feel. Tonight is loving you before I'm loving you. За зарим нуглаан айгүй аятайхан болоод зарим нуглаан дээр нь болохоор яагаад вэ? Ялангуяа дууныхаа саний төгсгөлийн тэр нуглаан дээр алдчихлаа. За яах вэ? Хоёрт нь хэм бол чи донж байна. Донжоо айгүй гоё гараж ирж байна. Тэгээд чиний гол алдаа айгүй замбрааг болж байна. Гэсэн мөртлөө хоолоо ингээ хийж байгаа юм гүйцэтгэл чинь чи тэрийг мэдэрч байна. За энэ дээр нэг нуглаа хачууд болно. Энэ дээр би ингэ чи гэдэг чи айгүй зөв. Тактикч айгүй зөв. А гүйцэтгэлд маш замбраагүй. Тэгээд ингээд төгсгөл жишээл гоё нуглаа гэснээр хаяал дараагийнхаа ингээд айгүй замбраагүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр их тайван бүх юм замбраатаа дуулах юм бол бас тунд ажгүй бас дуулж болохоор моолоо байна. Чи үг аваад дараа дараагийнхаа юун дээр их штайхан байх юм бол чи нэлээд сайн дуучин болж болохоор. Энд нэлээд хэд хоног олон хүүхдүүд ирж өсөлдөж байгаа л доо. Яг л бидний зорилго их том л доо. Та бидний зорилго тий. Тэг ямар ч хэлсэн нэлээд хэд хоног сууж нэлээд олон зуун хүүхдүүдийг хард сонссны бас нэг ач хавьяа гарлаа. Өнөөдөр би чамд сонсонд их баяртай. Стаг баярлалаа. Бас бой банд нэг ийм дуучин байвал бас гоё байна. Гэтэ мэдээж шатандаа юм сурна, мэднэ тий. Яг хөл энэ царай зүс байж байгаа байдал бас ингээ нуглаа юм бой банд нэг ийм дуучин байвал бас аюу хэрэгтэй байдаг юм бол. За мэдээс тийм. Тийм. Аа би тэнцүүллээ. Тийм. За ингээ камертаа хоёр шоунда урагшаа тавтаа барил. За. Явчихсан ихний шатны амжилттай боллоо. Дараагийн шатны илүү амжилттай болцоорой. За баярлалаа. Камертон 2 шоуны тайзан дээр авиас бэлэгтнүүдийн хур буусан сайхан өдөр болж өнгөрч байна. 574 дугаартай Од Баяр тэнцэх болов уу? Амжааби бүхний чин төлөө ухаангүй дурсан хайрын төлөө өөрийгөө зэмлээд уучлаарай. би бас үгүй. Дуу хөгжим хүсэл мөрөөдлөө хизээч битгий орхигдуулаарай. Энэ бол зөвхөн эхлэл гэдгийг санаж явах хэрэгтэй. Харин одоо 576 дугаартай Оргил болд, 577 дугаартай Эрдэнэшагай, 571 дугаартай Инх болд нарыг хүлээн авцгаая. Өөрөө хэлсэн хүүхэд уйлдгүй шүү дээ залуусаа. Өөрийнхөө эр зэрэгт итгэх хэрэгтэй. Хүсэл мөрөөдлөө дагаж яваарай. Монголын урлаг тэр дундаа рок, поп урлагт өөрсдийн гэсэн нэр уран бүтээлээ тунхаглана гэдэг тийм ч амар олдох боломж биш. Асар хөдөлмөр уйггүй хичээл зүтгэлийн эцэст сая нэг тэрхүү хүндтэй хаалганы бариулаас татдгаа гэдгийн тод жишээ бол манай шоуны шүүгчид билээ. Харин энэхүү босго өндөртэй хаалганы зүг урагшлах энэ өдрийн сүүлийн оролцогч 246 дугаартай Дүлгөөний ээлж ирсэн байна. Бидний хайж өссөн хүн ч юм уу? Одоо би ингэж ирээд бод. Сайн
байна. Өдөр бүр надад таалагддаг. Тэгээд чамаа Камертон 2 хамтлагийн нэг гишүүн моос гэж хүсэж байна. Маш их баярлалаа. Тэнцэж гарч ирч чадна зү. Итгэлтэй байна. Итгэлтэй. За би чамаас олон долоо юм асуумаар гоо чи өрсөл тэнцэх юм заах гэж байна. Сайн байна. Гүнуга фэртэлсэн гайд тийм билгөө. Ямар туугаар юу вэ? Pretty woman. Pretty woman. За. Pretty woman, walking down the street, pretty woman. You kind of like to me, pretty woman. I don't believe you, you're not the truth. No one could look as good as you. Mercy. Pretty woman, stop a while now. Pretty woman, talk a while. Pretty woman, give a smile to me. Yeah. Pretty woman, yeah, yeah, yeah. Pretty woman, look my way. Pretty woman, say you're still with me. 'Cause I need you. Mongolский песня. Монгольская песня. Yes. Цаасан ширхэг чиний сэтгэл цэвнэг тингээр миний итгэл их нарны дууган дуулна их тихим үхүүд гэрэлтнэ хайсан хүслээрээ хорводики хайсан жарвя Баярлалаа. Амар урт итгэлтэй орсон амар гой дуулаад амар урт итгэлтэй гарч ирлээ. Дараагийн шатнд бас яг энэ чанарыг чамаас би авах гэж байна. Маш баярлалаа. Дараагийн чи миний бодлоор за уусаа нэгдүгээр шат ойлгомжтой гэдэг хоёрдугаар шатнд зөрөөртөө бэлдчихсэн үү? Бэлдэж байгаа. Ямар даа? Камертон хамтлагийн. Асуу. Гэхдээ Камертон хамтлагийн Камертон 2 гэдэг дандаа Камертоны дуулаар гэсэн үг шүү дээ. Гэхдээ чи тэр дараагийн шатнд даагтай Камертоны төгөлцсөн. Хин нэгний өмнө юм эсвэл үзэгчдийнхээ өмнө өөрийн зүгээс амуулж хэлж чадах уу би юм ч дараагийн шатнд. Дараагийн шатнд саяны шүүгчтэй хэлсэн бүх шүүмжлэлийг өөртөө тусгаж аваад тэдгээрээ засаад үнэхээр амжилттай оролцож чадна гэдэг явуулж. За тэгээд бүх Камертон 2 шоунд оролцож байгаа бүх цоглог залуучуудаа бүгдээрээ ирч хүчтэй байгаарай гэдэг эндээс бөө ирч хүч хэлгээ яа. Ийхүү өнөөдөр адтай одтой авьяаслаг 11 аавын хүү яаж дуулдгийг яруу тодор харуулснаар авьяас бэлгийн хурыг арараасаа буулгаснаар Камертон 2 шоуг үргэлжлүүлэх эрхээ авч чадлаа. Харин бусад залуусын хувьд сандралаасаа эсвэл багахан бэлтгэл муутагаасаа болоод харамсалтайгаар тэнцэж чадсангүй. Ямар ч тач гэсэн бүх залуустаа амжилт хүсэн өрөөе. Үзэгчдээ та бүхэн нэг зүйлийг сануулхад Камертон 2 шоуны эргэн тойронд сонирхолтой мэдээлэл болон гэрэл зургуудыг Камертон 2.mn гэсэн сайтаас хүлээн авч үзэх боломжтой. Мөн давхар Facebook дээр Камертон 2 гэсэн пэйж идэвхтэй ажиллаж байна. Ингээд шинэ үеийн шилдэг бой бэндийг төрүүлэх Камертон 2 шоу үргэлжилсээр байна. Маргааш 21 цаг хүртэл баяртай.